Сайн байцгаана уу? Би өөрт тохиолдсон бусдад сургамж болох үйц нэг үйл явдлыг ярьж өгөх гэсэн. Би төрийн нэгэн байгууллагын дарга байсан хүн л дээ. Гэхдээ хэсэгхэн зургийн шунхай зангаасаа болж би алдсан юм. Барса. Яасан. Өдөрөө чи мөнгөний төлөв зөвлөж байгаа баа. Аха. Тэр мөнгө маань одоо хэд болсон бол? Найз нэг сая тоол өгөлдөө. Гэтэ 50,000 өрсөн баг. Ер нь тэр мөнгөө хизээ хэрэглэх үү? Харин тийм ээ. Одоо их халуун. Өдөрөө жундаа авч утгаа л та. Яахан бэ найзуудаа? Тэр чин гурвуулгынх нь хуримтлан шүү дээ. Хэдүүлээ энэ хуримтлаа юунд зарцуулах вэ? Бидний хэн нэг нь амжилт гаргахад баяр хүрэх гэж эсвэл хэн нэг нь өвдөх юм уу яаралтай үед ашиглах үү? Тэрнээс шаамга хатлаа би дундаа авч уугаад их юм бол хуримтлалын мөнгөө болоод яаралтай үед хэрэглэх мөнгөгүй болчихсон. Барса. Ясаа. Нааш минь гоо. За, баяртай найзаа. За баяртай. За, Баяртай. За. Баг. Би боломжийн цалинтай хотод 3 өрөө орон сууц, хувийн лагертай эхнэр хүүхдтэйгээ амар тайван амьдардаг байлаа. Намайг энэ хэрэгт холбогдоход нэг найз маань Чи юмтай боломжийн амьдралтай байсан. Юугаар тутлаа гэж юм хэрэгт холбогддог. гээд зэмлэж байж үлээ. Дараа нь бодоход надад шудраг зан чанар л дутсан гэдгийг ойлгосон. Би багын найз цогттойгоо хаяа нийлж загсанд явнаа. Найз маань 9 өрлөг нэртэй хувийн жижиг банкнд ажилладаг байлаа. Тэгэд нэг удаа загсанд явахдаа мань хүн банкныхаа гүйцэтгэх захирал дорд самбуу дагуулж ирсэн. Манай цогтоо хар багын сэргэлэн адтай хүүхэд байсан. Намайг банкныхаа захиралтай албаар танилцуулж байгаагаа ч хэлсэн чамд жашигтай манай банкнд жашигтай л гэсэн. Заавал сайхан танилцлаа. Нэг байцчихгүй. Харин тэглээ. Чи ярих. За. Манай банк одоохон жижиг байна. Гэхдээ яг харцтай банкнаа зээл. Банкт дээрээс ядж яхад банкныхаа цуцаатгалыг нэмчихв. Байна яа. Ер нь жоо хэцүү шүү. Тэгээд дорд самбуу танай байгууллага манайд харилцах данстай. Тэр данс руугаа их хэмжээний мөнгө хийчих. Харин тэр мөнгнөөс нь чамд хадгаламжийн хүү бодоод өгье гэсэн санал тавьсан. Тэгээд би эрсдлийн сангийн хөрөнгөнөөс 9 өрлөг банкнд дэх байгууллагынхаа данс руу 6 удаагийн шилжүүлгээр нийт 30 тэрбум төгрөгийг шилжүүлсэн. Сангийн хөрөнгө гэдэг бол олон хүмүүсийн хувьд амь настай ч холбоотой маш чухал хөрөнгө. Энгийн үгээр хэлбэл сангийн мөнгийг засгийн газрын бонд худалдан авах зэрэг найдвартай өсөх зүйлд зарцуулж хөрөнгийг арвижуулж болдог л доо. Харин эрсдлийн сангийн хөрөнгийг яаралтай үед хэрэгэлдэг учраас хугацаатай хадгаламжинд байршуулж болдоггүй. Зөвхөн харилцах дансанд байршуулж хүү тооцоолж өсгөж болдог. Өсрөө цэглэн мөнгөг яах юм бол? Куртны хөрөм гэж. За. За, хааурч өгөх шээ. Энэ зураг. Манайхаа гişээ туслан гарсан гэж цогтоогоос дуулаад ороо гард юм уу санагдав гэсэн. За, аль нь тавтаа тавтаас ах юм. Нүд өгшөө. За, аваад. Халуун биш үү? Хайдаа зов хайдаа хатаач. Оо за юу. Гэмгүү сайхан танилцсан дээр нь бие биедээ ашигтай сайхан ажилласан учраас нэг орой жоохон буу халсан шээ өнгөрөөлөө. Тэгээд дорд самбуу манахаас хөдлөхдөө куртгэ орхиод явчихсан байлаа. Баа мэгш. Оо. Миний өгш манад куртгэ орхиод явсан байж тээ. Харин чи халаасанд нь юугааг үзв? За би өгш хүнийг авч байгаа.
Чи бид хоёр жаа дизайн олон хүмүүсийн халаас нь гараа хийж гисэн шүү дээ гоо. За. Тэр нарийн ойлог шүү. Нааца. Түүний биш, чиний юм биш. Чи халаас нь юу хийвчтэй? Боолтой мөнгө өсгөртүүд байна. Наац чиний авах шагналч. Танаа дансанд нэмж байшуулсан 30 тэрбум төгрөгийн ногдол хүүн угаамаа. Найз нь бол хэлсэндээ хүрдэг хүн шүү аа. Наад ч юм зөвөр ихнээ хэлжээл мөнгө. Би тэр үед тэр боодолтой дэвсгэртүүдийг хараад айх чиг бас баярлах чиг болсон. Мэдээж сул ороод ирж байгаа мөнгийг хараад баярлсан. Харин Дорж Самбуугийн чи бид хоёр жаа дизайн олон хүмүүсийн халаас нь гараа хийж гисэн шүү дээ гоо. гэж хэлсэн үгэнд эмзэглэж байла. Үнэн дээр үнэн үг л дээ. Ирээдүйд зарцуулна гэж төрд хадгалуулсан мөнгийг нь би хувьдаа хууль бус аргаар ашиглаж мөнгө завшиж байна гэсэн үг. Яасан минь зүгээр үү? Хөх, хөлөөсний сард ин аав ичсэн дуудах уу? Зүгээрээ. Найз минь зөндөө өнгө шаталж ийсэн. Ээж хоёр гэртээ ирээгүй. Тэгвэл эмийн сангаас шахны линтэй оноо чи торд мөнгө вэ? Оо, байхгүй штий. Одоо яах вэ? Үнээрээ бид нар томдлын мөнгө байгаа штий. Ийм юмд гэрлэн гэж хадгалж ийсэн штий. Манай гэрлөө очих томдлын мөнгөөр шахны лин тавдаггүй. За тэгээд. За, цаа. За. Оруулаа цаашдаа ч гэсэн мөнгө өрөмжлүүлээд саяных шиг юм хэрэгтэй шаардлагатай үед нь хэлье. Баярлалаа та хоёроо. Чийл зүгээр бол бусд нь ямар хамаа байна. Чи миний эзгүүд нэлээ их ажил амжуулжээ. Тэр сангаас мөнгө зохицуулж зузаатгал хийсэн чинь тун сайн болж. Баярлалаа захирлаа. Тэр мөнгийг багныхаа даалснаас эргүүлэн авахгүй. Удаан хугацаагаар байршуулах талаар банктай нэрээ тохирчихсан байна. Сайн байна. Би тухайн үед банкнаас хүү гэсэн нэрийн дор нийт 90 орчим сая төгрөг авсан байлаа. Хууль бус үйлдэл маань нэг л өдөр баригдахгүй гэсэн айдас байсан ч сүх далаатал үхэр амраг ихчээр Дорж Самбуу бид хоёрын ажил үргэлжилсэн хэвээрэл байлаа. Масан байна. Энэ юмнууд байна уу? За. Даатгалын юмнууд дуусчихсан шүү дээ. Та даатгал бичүүлсэн байсан уу? Үгүй. Даатгалгүй шууд авчи. Хүй. Даатгалын хөнгөлт дууссан юм уу? Тийм ээ, даатгалын хөнгөлт дууссан. 7 хоногийн өмнө дуусчихсан. Оо, яана. Өдөө түрээд ирэхэд хэд хоногтой байж л үйдэг байсансан. Хөнгөлтөө авбал хэдэн төгрөгийн татуу байдаг байхгүй дээ хүн. Энэ хавийн эмийн сангийнхан бүгд дуусчихсан байхад байна. Та дараа сард авах юм уу? Энэ сардаа хэрэгэлдэг юм маань дуусчихсан. Дараа сард тэр хугацааг яаж хүлээх вэ хүн? Эрүүл мэндийн даатгал гэж насаараа л төлсөн. Тэр хүмүүнг нь хаашаа гарчдаг юм бэ? Хөнгөлтийнхаа хэдэн төгрөгийг ахиухан шиг гаргаад тавиад өгчөж болдгүй л байсан юм байна. Хөнгөлтөө авбал хэдэн татуу байдаг байхгүй дээ хүн. Монгол улсын нэрийн өмнөөс шилдэг дол шүүгдэгч Уран Батавхтан мөнгөс бид хахуул өвчийн ашиг сонирхлын үднээс албаны чиглэлээр хэрэгжүүлсний хариуд улс төрд нөлөө бүхий ихээр хахуул авсан гэмт хэрэг үйлсэн гин буруутаад тооцоолсон. Шүүгч шийтгэх тогтоолоо уншиж дуусаад алхахаа зогхоход миний толгойд аянг нэг шиг л болсон.
Авилгатай тэмцэх газрын ажилтнууд намайг баривчлахад би хууль зөрчиуд явж байгаагаа ухаарч эхэлсэн бол шүүгч надад шийтгэл оногдуулснаар авилга бол хулгай юм гэдгийг ойлгосон. Өгөөгөөг авах нь хулгай. Би энэ хэрэгт холбогдсноороо амьдрал тааруу олон хүний боломжийг хулгайлж хохироосон нүгэлт.